За. За энэ хичээлээр болохоор текст зураг хоёрыг хэрхэн гоё зүй зохистойгоор байрлуулах талаар байна. Окей. За өмнөх хичээл дээр зураг оруулж ирээд гоё хүрээ-мөрөөний стайл өгөөд янзлсан байгаа. За одоо болохоор мэдээж нэг зураг маань текстэн дээр байгаад байгаа болохоор тийм текстээ зургаас гадуур бичигдсэн байдлаар харуулах талаарх сонголтуудыг харуулъя. Окей. За эхлээд болохоор тхийн тулд text wrap гэсэн зүйтэй ажиллах хэрэгтэй. Эсвэл text wrapping богино сгсэн хэлбэрийн дээд менюн дээр гарч ирж байна. Тэгээд text wrap-ыг болохоор Windows дэснээс бас сонгож гаргаж ирж болно. Ctrl+Alt+W дээр дарах юм бол автоматар гараад ирчих юм шүү дээ. Ctrl+Alt+W. Окей. За. Зураг сонголлоо. За тэнгууд яг үндэ бордон дээр ч гэсэн нэг юм хөө адилхан сонголтууд байдаг шүү дээ. Тэгээд ерөөхдөө ойлгомжтой байх гэж бодож байна. Харах юм бол за эхнийх нь сонголт болохоор за маусаа авчих юм бол нэр нь гарч ирж байна. Текстээ ямар ч wrap-гүйгээр одоо их юм. Текстээ зургийн гадуур харуулах одоо их текст зураг хоёр давхцалттай байхыг зөвшөөрөх юм. Тэгээд дараагийнх нь болохоор одоо нөгөө нэг контейнер буюу фрейм байгаа шүү дээ. Фреймийн гадуур текстийг харуулах. За энэ болохоор wraparound object shape гэж байна. Энэ болохоор нөгөө нэг яг ялгаа нь бол PNG зургнуудаар харуулна гэх юм. Тухайлбал зөвхөн энэ автобусны зураг байлаа гэхэд автобусыг л зөвхөн тойрч текст нь харуулдаг ч юм уу тий. Ерөнхийдөө бол дөрвөлжин зурагт бол энэ хоёр бол ялгаагүй харагдана гэж бодож байна. Эхний 2 дахь 3 дахь. За дараагийнх нь болохоор тухайн мөрний давуу зур одоо юу гэх юм текстүүдийг бичих. Тэгээд одоо их зургаас зургийн мөрний за тухайн игнийг битүү текстгүй харуулах. Дараагийнх нь болохоор тухайн зургаас доош ерөөсөө текстийг харуулахгүй байх гэсэн сонголт. Invert гэсэн сонголтыг авснараа болохоор яг эсрэгээр opposite гэх юм. За. Invert чинь үлээ. За invert-ийг дараад гэж байгаа амар гоё үзье. Окей. За тэгэнгүүт нөгөө нэг текстээ зургаас гадуур текстийг харуулах сонголт байгаа. За тэгэнгүүт энэ болохоор яг ингээд тухайн пэйжийг хуудсыг ингээ харах юм бол дандаа нөгөө нэг фреймүүд контейнеруудын хэмжээнд одоо их юм. Энэ нэг дөрвөлжин контейнер гэх юм. хайрцагнуудын одоо нэг сонголтууд хийх үед ингээ харагдаад яг ингээд нэг хуудасны дизайныг ерөөд нь харж болохгүй байгаа. Тэрийг бол амар easy байдлаар биш амархан байдлаар харж болно. Тэгэх юм бол штэ. За хамгийн амарханаар гэх юм бол зүүн талын товчон дээр preview гэсэн сонголтыг авчих юм бол за манай номны дизайн маань яг ингэж харагдах нь. За тэгээ W дээрээ дарах юм бол энэ юу нэг да төлбөө өөрчлөөд гэж болно. W. Окей. За тэгэхээр одоо зураг голд нь байрлуулад үзье. Окей. За тэнгуүдээ энэ нэг дөрвөн хэмжээс юу илэрхийлээд байна гэхээр зургийг тойроод ерөнхийдөө бол зургийн
хүрээнээс гадуур харуулах боломж гэх юм уу. За шууд хийгээд үзүүлчихье. За ингээ харах юм бол яг зургаас 5 мм зааж 6 мм-ийн зайд текстийг бичих гэсэн төлөвт оруулж байна. За энэ болохоор ерөнхийдөө яг ингээд дээд доод баруун зүүн товчнуудыг бишээ баруун зүүн хүрээнүүдийг бүгдийг нь одоо юу юм коннект одоо холбоцсон болохоор зэрэг өөрчлөгдөж явна гэсэн. Тийм болохоор холбоосыг найрласан тохиолдолд илүү өөрөөр янзалж болно. Тухайлбал одоо дээд талаасаа тэг хэмжээтэй байя тий. Дээд талаасаа ямар ч тийм хязгаарлалтгүйгээр бодъё. Тэгээд баруун талаасаа бишээ зүүн талаасаа за хасах харав. Тэнгүүд энэ маань болохоор яг гэхээр зурган дээр текст харагдах боломжтой л шиж өгч байгаа гэсэн үг. Тэгтэл яах нь манай зураг маань текстийнхаа дээр байгаа учраас харагдахгүй байх нэ. Тэгэхээр одоо layer гэсэн ойлголтыг авч үзье. За ерөнхийдөө layer маань Photoshop, Illustrator энтертэй маш адилхан. Зүгээр л адилхан гэж зүгээр тэгээд ойлгочих болно. За layer-ийг болохоор Windows цаснаас сонгож болно. F7 дээр дараад хураагаад хаагаад ашиглаж авч болох нэ. За тэнгүүд ерөнхийдөө бол энэ пэйжин дээр одоо миний select-лэгдсэн 1-р хуудсан дээр байгаа айтемуд маань болохоор ганцхан layer-т харьяалагдаж байгаа хань. Ганцхан layer маань болохоор ийм 3 зүйлтэй. За тухайлбал одоо энэ layer-ийг select за layer-ийг hide хийлэхэд бүгд hide хийгдчихсэн. Нуугдчихин гэх юм уу. Тэгээд гарчгаа hide хийлээ, гарчиг маань hide хийлээ. Текстээ hide хийлээ, текст маань hide хийлээ. Зураг hide хийлээ, зураг hide хийлээ. Окей. За тэнгууд ингээ анзаарах юм бол энэ хойдолд нэг дөрвөлжин төршөнтэй байгаа. Бид нэр болохоор одоо ингээ хоосон дөрвөлжин төршнүүд байна. За би энэ зургийг сонгоё. Зургийг сонгочингууд тухайн сонгогдсон хэсгийн select-лсэн байна гэдгийг болохоор тэр хайрцгийг цэнхэр өнгөөр будаж харуулж байна. Тийм болохоор одоо энэ тийм select-лсэн зүйл маш олон файлтай ажиллаж явах үед алиг нь select-лсэн хэсгээ шалгахад амар байх болно. За гурвуулангийн select-лээ гэхэд Ctrl A дараад гурвуулангийн select-лээ гэхэд гурвуулаа select-лсэн байна гэд фил хийгдсэн байх нэ. Окей. За тэгэнгүүт зураг болохоор би одоо яг текстээ ард аваачих гээд байгаа. Тэгээ зураг маань болохоор яг layer дээр харах юм бол хамгийн дээр нь байгаа болохоор одоо текстийг харах боломжгүй байгаа. Тийм учраас ер нь бол ингээд чирээд аваачих болно. Одоо layer дээр Photoshop, Illustrator-тэй ажилладаг хүмүүс л мэдж байгаа. За тэгэхээр манай текст ингээд гараад ирэх нэ. За тэгтээ энийг болохоор маусны тавьчлалаас болохоор Ctrl нөгөө дөрвөлжин хаалтаар тохируулж болно. Ctrl дээр дараад за дээшээ бэлхий. Дээшээ бол за эцнийг бас бичиж үзэх хэрэгтэй байх л та. За Ctrl дөрвөлжин хаалт жижиг хаалт дөрвөлжин хаалт гэж болгочихдог. Тэгэхэд болох. Окей. За тэгэнгүүт за нэг иймэрхүү гэх юм да. Окей. Зураг тексттэй. За зураг копи доо Ctrl C гээд нөгөө өөр нэг хуудас руу ажиж үзье. Окей, ингээ гараад ирчих чинь. За пэрвэ байдлаар харах юм бол W. Гэтэ select-ээ сонгохгүй бол одоо энд би шууд биччихлээ шүү дээ хандуураад.
За тийм болохоор W дээр дарлаа. За манай энэ хуудас маань болохоор ингэж харагдах нэ. Тэгээ ер нь бол Photoshop Illustrator дээр ажилладаг хүмүүс бол амар маш амархан эзэмшиж болно. Тэгээ дараагийн хичээл дээр дахиад уулзъя.